За бүгдээрээ сайн байна уу? Чойнон байна. За уламж сангаа ухааны талаар ерөн арт иргэдийн дунд байдаг зөрүүтэй ойлголтуудыг зөв чигтэн чиглүүлэхээр ерөнхийдөө цоврал бичлэгүүдийг зориод ингээ хийж байгаа. За өнөөдрийнхэн дугаар бол 5 дахь нь. За өнөөдрийн сэдэв бол хий шар бадган тэр дундаа эхийн талаарх ойлголтыг тайлбарлах гэж хичээх болно. За уламж сангаа ухаан бол эдгээртээ 5-аас 6 мянган жилийн өмнөөс монголчууд маань ашиглаж эхэлсэн. Тухайн цаг үеэс ахуулаад ерөнхийдөө мэргэжлийн эмчнэр ерөнхийдөө бол мэргэжлийн нэр томьёо болгож ашиглаж эхэлсэн байх нэ. Гэтэл өнөөдөр болохоор бид хэдийн дунд байдаг энгийн хар ярианд хэрэглэгддэг хий, шар гэх мэтчлэн үгсүүдийг за 5-6 мянган жилийн өмнө тэр мэргэжлийн нэр томьёотой хольж ойлгоод байдаг. Энэ дээрээс үүдэлтэйгээр ерөнхийдөө бол цоо шин буруу ойлголтууд ингээд арт иргэдийн донд их хэмжээгээр ингээд төвчгсөн байдаг. За нэг хэрхэрч унхаараа хийгээ гадагшлуулчлаа. За тэгэл эсвэл нүдэнд үзэгдэхгүй зүйлийг хий үзэгдэх гэх мэтчлэн ийм үгс, ийм утга ерөнхийдөө бол бидний дунд угаасаа байдаг. За энэ үгтэйгээ 5-6 мянган жилийн өмнөх тэр мэргэжлийн нэр томьёог хольж ойлгосноос болоод асуудлууд үүсчихэж байгаа юм. За тэгээд хэрхэрч унгасан хүнийг хийрэгч гэсэн хүн гэж бусдад тайлбарлах. За орчны агаар биеинд нэвтрээд эргээд гадагшилж байдаг энгийн үзэгдлийг одоо энэ голын хий, савны хий, зүрхний хий гэх мэтчлэн энэ уламж дангаа ухааны эмчнэрийн ярьдаг мэргэжлийн нэр томьёотой хольж ингэж бусдад тайлбарлах юм асуудлууд маш их хэмжээтэй байдаг. За тэрэнд нь итгэж гисэн хүмүүс маань сүулдэ хийгээ арилгахуулъя гэх мэтчлэнгээр ярьж тухайн хэрэгцээн дээр үндэслээд хий арилгаж өгдөг хүмүүс бас ингээ гараад ирчихсэн байдаг. За энэ нь бол ерөнхийдөө бол маш том тийм үл ойлголцлыг үүсгэж байгаа юм л да. За хэрвээ энэ уламжилт ангаа ухааны энэ ярьдаг энэ хий гэдэг зүйлийг арилгачих юм бол тухайн үед юу болох вэ гэхээр тухайн үед тухайн хүн шууд амьдрах боломж шууд өгнө гэсэн. Тэгэхээр хий гэдэг нь өөрөө болохоор хий окторгоо махбодтой. Хийний тодорхойлолт нь бол өөрөө хүний биеийг амьд байлгах, хүний биеийг хөдөлгөх, хөлбөрөхий гэсэн тодорхойлолттой. За хүний биеийг амьд байлгах гэдэг нь болохоор идэрхтний хэвийн үйл ажиллагааг хэлж байгаа юм. За хүний биеийг хөдөлгөх гэдэг нь болохоор булчин шүрмэсний хэвийн үйл ажиллагаа, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хэлж байгаа юм. За тэгээд хөлбөрөхий гэдэг нь болохоор бидний сэтгэл зүй болон оюун бодол маань байнгын ингэж бусдын эрхэнд хөлбөрч байдаг гэсэн утгаар сэтгэл санааны үйл ажиллагаа, оюун бодлын үйл ажиллагааг ерөнхийдөө бол хий гэж нэрлэдэг байна. Тэгээд хэвийн үйл ажиллагаа доголдсныг болохоор одоо хий өвчин, хий доголдох, хийрэгч гэсэн гэх мэтчлэнгээр ерөнхийдөө тайлбарладаг байна.